Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ даваа гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр төлөвлөхөд бэлэн боллоо. Өнгөрсөн 7 хоногт Эрдэнэ төлөвлөрийн бүтцийн техникчүүдийн 2016 оны үйлдвэрлэл эдийн засаг аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал хуваарийн дагуу болж дууссан. Техникчүүдийн үйл ажиллагааг хилэлцэж үнэлт дүгнэлт өгч дууссантай холбогдуулан тайлангийн хурлын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр оюун танхимд зохион байгууллаа. Нэгдсэн зөвлөгөө нь нэг талаас Эрдэнэ төлөвлөрийн бүх техникчүүдийн 2016 оны үйл ажиллагааны тайланг дүгнэх, нөгөө талаас үйлдвэрийн үндсэн чиг үүрэг бүхий бодлогын газрууд хэлтсийн товч тайлан хэлэлцэж санал бодлыг нь сонсох зорилгоор өргөтгсөн бүрэлдэхүүнтэй боллоо. Зөвлөгөөний эхэнд ерөнхий захирал Бадамсүрэн Эрдэнэ төлөвлөрийн төлөөлөл удирдах зөвлөл хуралдаж үйлдвэрийн 2017 оны бизнес төлөвлөгөөг баталсан тухай мэдээллээ. Эрдэнэ төлөвлөрийн 2016 оны үйл ажиллагааны үр дүн хэлэлцэх тайлангийн хурлаар илүүрхэ байжуулах үйлдвэр, дулаан цахилгааны лаборатори судалгааны төв, геолог хайгуулын анги, орс зэрлэг, сургууль зэрэг 7 цех онц үнэлгээ авч бусад техникчүүд хангалттай сайн дүгнэгдсэн байна. Энэ удаагийн тайлангийн хуралд техникчүүд өөрсдийн үйл ажиллагаагаа шинжилсэн арга барилаар танилцуулж тайлбарлах боломжтой шинэ арга загварыг нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгснийг онцоллоо. Өнгөрсөн 7 хоногт Эрдэнэ төлөвлөр компани 2016 оныхоо ажлыг дүгнэлээ. Тэгээд бид бүх цех нэгжүүдийн удирдлагыг инженер техникийн ажилтнуудыг сонслоо. 16 оны төлөвлөгөө зорилтыг ханган биелүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл байв, тэрийг яаж цаашид засаж залруулах вэ гэдэг дээр тогтож ярьлаа. Гол нь одоо өртөг зардлын асуудал, яаж зардлаа бууруулах вэ, яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэдэг. Мэдээж энд бол бас зааг ялгаатай хандах асуудал бий л дээ. Үндсэн цехүүдийн асуудал байна, тийм ээ. Байжуулах фабрикийн үйл ажиллагаа бол одоо онцлох чухал үүрэгтэй. Яг гэвэл гол одоо бидний эцсийн бүтээгдэхүүн байжуулах фабрикаас гарч ийн. Зэсийн байжмал, молибдены байжмал гэдэг. Тэгээ бид бол ер нь бол ямар ч байсан бүх талаас нь технологийн талаас нь, эдийн засгийн талаас нь, болсон хүчний тогтвор суурьшил талаас нь шатнд ажил алба хариуцж байгаа инженер техникийн ажилтнууд, удирдах ажилтнуудынхаа ажлын бүтээмж, ажлын хариуцлага гэдэг иж бүрэн дүгнэлт хийлээ. Тэгээ үндсэндээ бол өнгөрсөн 16 онд манай үйлдвэрийн үндсэн болоод туслах цехүүд, за нийгэм соёлын зориулалттай цех нэгжүүд бол одоо бүгд хангалттай сайн ажилласан. Тэрч байтугай зарим цехүүд бол онцгсон үнэлт авлаа. Энэ бол сайн хэрэг. Эрдэнэ төлөвлөр 2016 онд бүх үйл ажиллагааныхаа үр дүнгээр 28 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны хувьд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ бууралтай байсан хэдий ч эдийн засгийн үр ашигтай ажиллаж чадсан гэдгийг тайлангийн хурлын нэгдсэн зөвлөгөөнөөс тодтоглоо. 2016 оны үйл ажиллагааны дүгнэлтэд үндэслэн 2017 оны ажлын төлөвлөгөөг тодтогох, төлөвлөгөөт зорилтоо биелүүлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээгт нарийн тодорхой гаргаж хэрэгжүүлэх үүрэг байгааг ерөнхий захирал зөвлөгөөний үеэр тэмдэглэж цэхийн дарга нарт үүрэг болголоо. Зөвлөгөөний үеэр Эрдэнэ төлөвлөрийн төлөөлөл удирдах зөвлөлийн хурлаас үйлдвэрийн 2017 оны бизнес төлөвлөгөөг батлах, цаашид үйл ажиллагаанд мөрдөх хэд хэдэн зөвлөмж өгсөн тухай тогтоолыг эдийн засгийн хэлтсийн дарга Батчаргал сайхан уншиж танилцууллаа. Эрдэнэ төлөвлөрийн төлөөлөл удирдах зөвлөлийн хурлын мэдээллийг Мягмар гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч та бүхэнд дэлгэрэнгүйгээр мэдээлнэ. Эрдэнэ телевиз мэдээллийн хөтөлбөрийг сонгож байгаа үзэгчдэнд баярлалаа. Аймгийн засаг даргын өнөөдрийн шуурхайн эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийн талаар болон иргэдийн санал гомдлын дагуу хэлтс агентлагуудын хийсэн ажлын талаар танилцж, цаашид хийх ажлын талаар хэлцлээ. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг Орхон аймгийн засаг даргын орлогч Төвшин Жаргал удирдлаа. Шуурхай эхэнд өнгөрсөн 7 хоногийн үүрэг даалгаврын биелэл болон иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах тал 35.11 утсанд ирсэн мэдээллийг танилцууллаа. Малчит туслах аяны хүрээнд Жаргалан сумын ажлын хэсэг өвлжилт хүнэрч байгаа газруудад танилцаад ирсэн байна. Малын хорогдол өнгөрсөн 7 хоногоос 300-аар нэмэгдсэн бол 207 төл мал бойтсон гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Бүх нийтийн цэвэрлэгийг энэ сарын 16-нд зохион байгуулж, хоггүй цагаан сар аяны хүрээнд байгаль орчин аялал жуулчлалын газар, засаг даргын тамгын газартай хамтран нохоо мөрний устгалын ажлыг хийж гүйцэтгэжээ.
малчдад туслах аяны хүрээнд 5948 боодол өгснөөс 1540 бодлыг тараан өгсөн байна. Баян өндөр сумын хувьд өнгөрсөн 7 хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. За сумын хэмжээнд нийтээр фонд 6000 бодол өвс бэлтгэсэн 900 шуудаа тэжээл бэлтгэснээс өнөөдрийн байдлаар 1500 орчим бодол өвс 900 шуудаа хэвэг нь бол тараагдал дууссан байна. Баян өндөр сумын малчдын үйлчлэлийн мэтгэлтэй байдлаар танилцах тусламжийн эд зүйлсийг хүргэхээр нийтдээ аймгийн хэмжээнд 11 чиглэлд, Баян өндөр сумын чиглэлд 7 чиглэлд ажлын хэсгүүд нь явж малчин өрхөөдтэйгээ танилцлаа. Хөдөөгөр бол цасны хэмжээ бол ихссэн, зам харгуу боогдсон, малчдын өөрсдийнх нь бэлтгэсэн нөөц тэжээлүүд нь бол нэлээд дуусах шинжтэй. Мал харан жаахан ядруухны байдалтай байна. Тэгээд нийт Орхон аймгийн төрийн байгууллагууд болон хувийн гишүүд, сэтгэл нэгт хүүхэд багчуудын бас сэтгэлийн нэм өгсөн сэтгэлийн тусламжийн эд зүйлсийг хүргэж өгсөн малчид болон маш их баярлж байлаа. Энэгээр бас талимдуулж нийт тусламж үзүүлсэн иргэдтэй бас талархал илэрхийлсэнийг дамжуулахад таатай байна. Орхон аймгийн цагдаагийн газар өдөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжиж ажиллана. Үндсэндээ нийт аль багшд маань бэлэн байдалд за өдөр тутам ажиллах харуул хамгаалалт жижүүрийг нэмэгдлэр томилно. За мөн гудамж талбай дүүрэг гүйцэтгэх эргүүлийг бол тоог нэмэгдүүлж төвийн болон гонторын албаагчид гэрээ цагдаагийн элцийн албаагчдаас нэмэгдэл хүчийг бол татаж ажиллуулнаа. За өнөөдрийн байдлаар бол бүх худалдааны цэгүүд болон гэр хорооллын хэсгүүд дээр бол хулгайн гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол албаагчдад бол нэмэлтээр томилогдоод ажиллаж байна. За энэ бол сар шинийн баярыг дуустал ингээд үргэлжлээд ажиллана. За баярын өдрүүдэд бүхэн нэмэгдэл эргүүлүүдийг ажиллуулахаас гадна нэмэгдэл хөдөлгөөнд эргүүлийн машинуудыг бол хотын хэмжээнд бол зохион байгуулж баг хороодыг хувааж ингэж томилж ажиллуулна. Үндсэндээ нэмэлтээр 1-2 машиныг томилон гаргаж за бас бие хянах чадваргүй болсон байгаа иргэдийг гэрт нь хүргэж өгөх за ийм үйлчлэгийг давхар хийх бодолтойгоор энэ ажлыг зохион байгуулахаар ингээд шийдвэрлсэн байж байгаа. За гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээллийг хүлээж авах цагдаагийн газрын 3 дугаарын утас бол байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа. Энийг өөрөө бол иргэд мэдээлэл өгнө. За мөн гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг шуурхаа шалгах чиглэлээр шуурхаа бүрэлдэхүүнүүдийг цагдаагийн газрын тушаалаар томилж нэмэлтээр мөн албаагчдыг томилж ажиллуулна. За замын хөдөлгөөний чиглэлээр бол гол уулзвар гарцууд дээр бол томилгоод албаагчд бол томилогдож ажиллана. Сар шинийн баярыг тохиолдуулан хилтэс газрууд хуваарийн дагуу хариуцлагатай жижүүр гарган ажиллуулахаар боллоо. Орхон аймгийн хэмжээнд 134 мянган толгой мал өвлжиж байна. Энэ жил цас их орсонтой холбоотойгоор нийт мал зургийн 60.6 мянган толгой мал нэмэгдэлт хийжээл авч 17.7 мянган толгой мал нь байнгын маллагаанд орсон. Мал аж ахуйн салбарт хүндрэл учраад байгааг шуурхаан үеэр онцоллоо. Бичин жилийн сүүлийн шуурхай зөвлөгөөнөөр хилтэс газрын удирдлагуудад өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж, тогтчлт үйлчилгээний соёлд анхааран хариуцлагатай жижүүрийн ажлыг сайн хийхийг анхаарууллаа. Дугаар жарны алтан унжлагт гал дахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эрдэнэ үйлдвэрээс гавьяаныхаа амралтанд гарсан 85-аас дээш насны ахмадуудаа үйлдвэрийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Эрдэнэт үйлдвэр жилийн сар шинийн баяр цагаан сарын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулдаг. Энэ жил уламжлалт үйл ажиллагаанд нэгэн шинэлэг хөтөлбөр оруулсан нь үйлдвэрээс өндөр насны тэтгэвртэй гарсан 85-аас дээш насны ахмадуудаа тусгайлан хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажиллагаа байлаа. Эрдэнэт үйлдвэрээс өндөр насны тэтгэврт гарсан 2015 ахмад байгаагаас 14-85-аас дээш насны 123-75-аас дээш насны ахмадууд байдаг байна. Тэднээс хамгийн өндөр настай Эрдэнэт үйлдвэрийн орон сууцны цехээс гавьяаны амралтанд гарсан 91 настай товос сүрэнгүй тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирлээ. Насандаа гартраг энэ дэр их зэржиж үрхийсэн. Тэ. Аль цэхэд хариалагдсан гэсэн. Жихүү. Орон сууцны цэг юм байна тий. Тэ. Таныг ирж яхад юу ямар шохон байсан Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хот. Эрдэнэт хот юус байхгүй 7 гэр бариад байсан. Тэр 7 гэрт нь л бид нар ажиллаж байгаа тэгээд Гохин тэр байр баригдаад тийш ороод тэндээсээ соёлын ордон баригдаад захиргаа баригдаад тэгээ ийшээ
явсараад ингээд хөгжөөд их болсон юм. Тэ. За энэ жилээс эхлээд манай үйлдвэрийн одоо удирдлагууд 85-аас дээш настай ахмадуудаа хүлээж авч байна. Тэгээд таны сэтгэл ямар байна вэ? Бас хандаж хэлэх үг юу вэ? Гэхдээ сайхан байна хөрхий. Хүүхдүүд сайхан ажиллаж байна. Сайхан ч хүлээж авч байна. Баярлж зүүн. За, Шинэ мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? сайхан баярлаарай хүүхдүүд минь. Би Хүсэл аймгаас 76 онд ирсэн. Илгээлийн угаар. Тэгэхэд намайг ирэхэд энэ говьлд энэ манай Гохын хонторд говьлд нэг хэвтэй ногоонд байсан байгаа. Тэгээ би тэнд жишүүрээр ажиллаж ирсэн. Тэгэл хавсран дарга гэдэг хүн байсан. Тэргийг манай хөгшин барьж ирсэн. Би тэгээ тэнд ажиллаж агаад тэр энд ирж бас жижүүр хийжсэн. Ингээд ерөөсөө юу энэ тэр юу ч байхгүй. Энэ манайхыг ирэхэд ганцхан энэ 10 жил одоо энийг юу штэ нэг цагаан одоо нэг 10 жил байна дээ. Энэ Орос энэ 10 жил ийм юм байсан юм байна. Тэгээ одоо бол өстой хөгжөд айгүй гоё болж байна. Тэгээ одоо тэрнээс эдийн хүртээр ажиллаж байгаа. Тэгээ одоо би үйлдвэрээс гарсан. Айцэхэд байсан. Үйлдвэрийн юунд байсан? Ахуул гэдэг байсан да. Тэгээ ахууд байж байгаа л тэд хүртээ гараад тэгээ одоо яг эдийн хүртээр ингээд сайхан л явж байна. Сарсандаа сайхан шинэлээрээ илгээрээ инх амгална, төрлөөрөө төвш амгалан дахин өндөр настангуудтайгаа ингээд дахин ингээд таанууртайгаа дахин өөлж яхахын ёройлыг дэвшүүлье да. 85-аас дээш насны ахмадуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Эрдэнэ төлөөрийн ерхий захирал Бадам Сүрэн, Тэргүүн дэд захирал Шинбаатар, Санхүү эдийн засгийн хариуцсан дэд захирал Эрдэнэлэг, захиргаан хүний нөөцийн хэлтсийн дарга Хонгор нар оролцож үйлдвэрийнхээ ахмад азаа буурлуудаа гарын бэлэг гартууллаа. Ерхий захирал Бадам Сүрэн ахмадуудаа хандан айлчлан ирж байгаа гал дахиад жилийн мэндийг дэвшүүлж 100 насыг наслах ерөөлтөө сайхан буурлууд та нарын хийсэн бүтээсэн зүйл их бий. Тэр тусмаа олон сайхан өөр хүүхэд ачтын нарыг төрүүлж өсгөн хүмүүжүүлж байгаа буянтай хүмүүсээ. Ахмад буурлууд та нарынхаа бүтээн байгуулсан бүхнээр бахархаж санаж удсныг гүйцэлдүүлж Эрдэнэ төлөвлөр Эрдэнэт хотоо улам сайхан авч явахын төлөө бид ажиллах болно. Та нарын маань хөдөлмөр зүтгэл уруухан шингэсэн байдаг. Тиймээс та бүхнийгээ бид үеийн үед хүндэтгэх учиртай гэдгийг хэллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд урхаач соёлын орны уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж 80 насыг холд авсан хэдий ч ухаан саруул ахмад буурлууд тэдний хөг аялгаунд төрлөг нэмж нэгэн өдрийг дуу хууртай өнгөрөөлөө. Масленица хаврыг угтах шар тосны баярыг эрдэнчүүд 2 дахь жилдээ өргөн дийлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. За баярын үеэр амрын талбайд худалдаа үйлчилгээ явуулж, урлаг уран сайхны тоглолтыг зохион байгууллаа. Славяны Христос бусад шашинтнууд хаврын улирлын энэ үед өвлийг үдэж хаврыг өгтөж энэ баярыг хийдэг байжээ. Масленица баярыг тэмдэглэх ёс эрт дээр үеэс үүдэлтэй бөгийн шашны баяруудын нэг юм а. Оросууд энэ баярыг бүтэн 7 хоног тэмдэглэдэг байна. Нарыг бэлэгдэж бин харж Масленица баярын гол идэ болгон зочдтой барьдаг уламжлалтай. Масленица баярт зориулан даваа гарагаас ням гараг хүртэл бин харж энэ өдөр төрөл төрөсөд болон найз нөхөдөө гомдоосон бол уучлалт гуйж өршөөх өдөр болгон тэмдэглэдэг байна. Эрдэнчүүд энэ баярыг 2 дахь жилдээ өргөн тэмдэглэж аймгийн засаг даргын тамгын газар Эрдэнэ төлөвлөр Монгол Оросын найрамдлалын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөл ерөнхий консулын газар хамтран амжилттай зохион байгууллаа. Монгол улсын хөгжил дэвшилд яаж одоо уул уурхайг хөгжүүлвэл илүү сайн юм гэдгийг харуулсан ийм одоо ялангуяа стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахын үлгэр загвар болсон ийм бүтээн байгуулалт да. Тийм учраас энэ хоёр орны ард түмний найрамдал хамтын ажиллагааны үр дүнгээр болсон хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө өргөжүүлж хөгжүүлэхийн төлөө бид хамтын хүчээр ажиллах ёстой. За Эрдэнэ төлөвлөрийн хувьд бол дараагийн 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг гаргахаар бид шийдсэн. За тэр 15 жилийнхаа хөгжлийн чиглэлийг 5 жилээр төлөвлөгөөд ингээд одоо цаашдаа хөгжүүлэх 5 жилийнхээ төлөвлөгөөг жилээр тодтоод бизнес төлөвлөгөө болгоод явах ийм чиглэлийг бол Эрдэнэ төлөвлөрийн удирдлага хамт олон бол шийдсэн байгаа. Энэ
арга хэмжээг зохион байгуулах нь одоо эрдэмтчүүд бид бүхэнд бас хамгийн сайхан үйл явц гэж бодож байгаа. Яагаад гэвэл Эрдэнэт хот найрамдлын хот, Эрдэнэт хот Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтыг түүхийг Оросын холбооны улсын тухайн үеийн зөвлөлт болоод улсын одоо мэрэгчтэнгүүд энэ ард түмэнгүүгээр бас төсөөлөх аргагүй. Энэ их бүтээн байгуулалт энэ их ололт амжилтыг хамтдаа авчирсан ийм одоо ахын дүүс болсон ийм ард түмэн. Тийм учраас бид бүхэн ард түмний түүхийг хүндэтгэж энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Ингээд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Оросын холбооны улсын ерөнхий консул, за мөн түүний одоо баг хамт олон, за мөн Эрдэнэт хотын бүтээн байгуулалтанд ажиллаж байгаа, оролцож байгаа Оросын холбооны улсын нийт иргэддээ Масленицаа буюу шар тосны баярын мэндийг хүргэж амьдралд нь аж аргал ирүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ Масленицаа баяр маань ингээд бас нөгөө тогтсон нөгөө өдөр байдгүй. Тэгээд эн чинь бас нөгөө тэр нэг үнэн алдартны шарсны Пасха гэдэг нөгөө баяртай уялдаад ингээд нөгөө жоохон ингээд шилжиж байдаг. Яг цагаан сар шиг гэдэг. Тэгээд энэ жил нөгөө онцлог нэгвэл яг цагаан сарын сартай маань бас давхцж байгаа байхгүй. Хугацааны хувьд энэ Масленц бол нэг 7 хоног үргэлжилдэг. Тэгээд 26 буюу нөгөө бидний нөгөө битүүний өдөр бас нөгөө яг шувтраа дараа нь бас энэ бол Оросууд маань ингээд бацаг барихыг тийм нэг уламжилтай. За тэгээд нэг сарын туршид. Тэгээд нөгөө ингээд цагаан сартай ингэж давхцж байгаа болохоор би одоо энэ танай телевизээр дамжуулаад мөн нийт орхончууд эрдэмтчүүд мөн таны Эрдэнэт үйлдвэрт маань ажиллаж байгаа Оросын болон тэгээд нэг СНГ буюу нийтийн хамтын нөхөрлөлийн бусад орноос ажиллаж байгаа мэргэжнүүд хандаж бас баярын мэнд өвчүүлж аж жаргал сайн сайхан бүхнийг хүсэж өрөөё. Орхон аймгийн Цахиргаан Оросын холбооны улсын ерөнхий консулын газар Эрдэнэт үйлдвэр хамтран Масленицаа буюу өвлийг өдөх баярыг хотын иргэдэд зориулан өндөр хэмжээнд зохион байгууллаа. Энэ өдөр концерт, спортын уралдаан тэмцээн, Орос ардын амтд идэ будаа зан заншлуудыг харуулсан олон төрлийн үйл ажиллагаа болсон байна. Баярын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн уур хажин соёлын ордон, Сэлэнг амралтын бааз, олон нийтийн харилцаалт, Москва битвшг ресторан, Энэрл төв, Happy Land амралтын газар болон Орос сургууль цэцэрлэгийн хүүхдүүд оролцлоо. Өнгөрсөн амралтын өдөр Эрдэнэт үйлдвэрийн засвар монтажийн цехийн цасны баяр сархиа цааны бааз боллоо. Та мэдээллийн дэлгэрэнгүй хүргье. Засвар монтажийн цехийн хамт олон энэ оны спорт, соёл, олон нийтийн ажиллагаат цасны баярын үйл ажиллагаагаар эхлүүлж байна. 2017 онд тус цехийн хамт олонны хувьд олон сайхан тэмдэглэл үйл явдлаар дүүрэн эхэлжээ. Тухайлбал тус цехийн ажилтар Шижирвалд Эрдэнэт үйлдвэрийн тэргүүний ажилтны сүлд модны наадмын Алтан хацтнаар тодорч 2 өрөө байрны эзэн болсон бол цехийн дарга баяраа саяхан Антарктидд олон улсын судалгааны багийн гишүүнээр ажиллаж цехийнхээ тугийг мандуулад иржээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг бэлэгшэн тус цехийн хамт олон цасны баяраараа Антарктидад намирсан цехийнхээ түгээг Хемрийн аванд мандуулах тэмцээнийг зохион байгууллаа. Манай спортын арга хэмжээний хамгийн гол онцлог нь бол бүх ажилчдыг нийтийн биеийн тамирт татан оролцуулах, ингэснээрээ эрүүл ажилчин бий болгох ийм зорилготой. Тэгээд нийтдээ манай цехтэр 12 спортын баг одоо ажиллаж байдаг. Одоо сүүлийн 6 жилийн багаар ажиллаж байна. Өнөөдрийн тэмцээн маш өрсөлдөөнтэй боллоо. Ажилчдын сэтгэл өндөр байна. Тийм болохоор одоо манай ажилчид энэ ондоо эрч дүүрэн энергитэйгээр ажилдаа орж байна. Тэгээд цасны баяр маань энэ сайхан өдөр болж манай ажилчид цасны баяраараа цан чаргаар гуулгаж хөвчлөлтөө буухаа явуулж за мөн уулын орой дээр одоо гарч бас цехийнхаа тугийг намируулах ийм зорилготойгоор энэ цасны баярыг тэмдэглэж байна. Засвар монтажийн цехийн цасны баярын үйл ажиллагаа чарганы уралдаан, хөгжилтэй буухья, гэр өргөх, амтд шорлогийн тэмцээн гэсэн 4 төрлөөр тус бүрэн 6 хүний бүрэлдэхүүнтэй 12 багийн дунд зохион байгуулж нийт 132 ажилтан оролцлоо. Тэмцээний төгсгөлд Хемрийн аванд гарч Антарктидад тамгалуулсан цехийнхээ тугийг мандууллаа. Тус тэмцээний тэргүүн байрыг Төмөн үлзий ахлагчтай 50-60 герц баг эзэлж, Батэрдэн ахлагчтай амжилт, Мөнх дэлгэр ахлагчтай 10 багууд удаах байруудыг эзэллээ. Мэдээ үргэлжилж байна. За Япон улсад зохион байгуулагдаж байгаа Азийн өвлийн наадамд Монгол улсаа төлөөлөн Орхон аймгийн тамирчид оролцож байна. За энэ тухай мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргье.
Япон улсын Саппоро хотод 2017 оны 2 дугаар сарын 19-ноос 27-ны өдрүүдэд зохиогдох 2017 Саппоро Азийн өвлийн наадамд уулын цааны төрлөөр Монгол улсаа төлөөлөн Эрдэнэ төлөвлөрийн засвар механикийн заводын хайлах хэсгийн хийн зүсэгч уулын спортын мастер Төвшинбаяр хилийн цэргийн 164-р ангид алба хаагч Орхон Тамбарнаар оролцож байна. Мөн залуучуудын уулын цааны Азийн аврах шалгаруулах тэмцээн Ливан улсын Бейрут хотод 2017 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Орхон аймгаас Эрдэнэ цогцлбор сургуулийн 11-ийн ангийн сурагч Тэмүүлэн болон Хөдөө аж ахуйн коллежийн 2 дугаар курсын оюутан Булган Тамирнаар оролцохоор болжээ. Японы Саппоро хотно Азийн өвлийн наадам болж байгаа. Энд манай улын мэжүүлэх Эрдэнэ төлөвлөрийн засвар механикийн заводын ажилтан Төвшинбаяр маань одоо уулын цааны төрөл болох одоо бидний мэддэг одоо нэгөөс тогс үлжих энэ олон янзын төрөл байгаа л да. Энэ төрөөс 3 төрөл орохоор одоо явж байгаа. Энэ бол одоо чагна гэдэг уулын цааны холбооны тасгалжуулагч багшийн удирдлагын доор одоо энэ 20-оос 25-ны хооронд зохиогдохын тэмцээнд оролцоор явж байгаа. Мөн тус наадамд Эрдэнэ төлөвлөрийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Монголын хоккей холбооны тэргүүлэгч Даваа Самбут тэргүүтэй хоккейчид хоккей холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хангарт клубын ахлах арга зүйч Отгонбаяр дасгалжуулагчийн удирдлагын доор Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Орхон аймгийн тамирчдын амжилт жилээс жилд нэмэгдсээр байгаа. Монгол улсын засгийн газраас 2019 онд зохион байгуулах хүүхдийн наадам, 2020 онд зохион байгуулагдах Азийн хүүхдийн наадамд баг тамирчтай амжилттай оролцуулахаар бэлтгэлдээ гараад байна. Одоо үзэгчид 5 хүн өдрийн зочны ярилцлагад анхаарлаа хандуулна. Зуны малаа хөтлөн байгуулалт дэлхийн шилдэг аж ахуйн Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнэ телевиз таам дугаар хүндэд үзэгч та бүхэнд орой мэндийг нөхцөлийн Эрдэнэ телевизийн мэдээлэл хөтөлбөрийн энэ өдрийн зочны ярилцлагын цаг маань эхлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн зочноор Орхон аймгийн хүнсүдэ аж ахуйн газрын дарга Батүлжийн манаас төвд хүрэлцэн ирсэн байна. Танд орой мэндийг нөхцөлье. За баярлалаа та бүхэнд тасараа мэндэргэн. Тэгэхээр малчт маань тариаланчдын маань үйлчлэлтийн талаараас яриагаа эхлэв тийм ээ. Ямар ч үйлжиж байна. Ер нь одоо бас манай Орхон аймагт хэвчнээ одоо тооны мал толгой мал үйлжиж байгаа талаар. За Орхон аймаг маань энэ жилийн мал тоолгоор 140 орчим мянган толгой мал тоолуулсан. За ингээд нийт мал сүргийн маань Орхон аймгийн газар нутгийн хэмжээнээс шалтгаалan нийт мал сүргийн маань 60% буюу 273 өрхийн 56 орчим мянган толгой мал бол гадны аймагт дотроор үйлчилж байна. За гадны аймаг гэдэг маань болохоор зөв Булган аймгийн хил залгаа сумдууд. За мөн зарим хэсэг нь бол Сэлэнгэ аймгийн Орхон туул Сэлэнгэ аймгийн баруун бүрэн сумдаар өвлжиж байна. За бид засаг даргын захирамж аргаад малчтынхаа өвлжилтийн байдалтай бол 2 дахь удаага танилцж байна. За ер нь яг манай малчид энэ жил 11 сараас эхэл цас орсон, цасны зузаа нэлээ их байсан. Дээрээс нь чочир хүүдэрсний улмаас бол бас мал ядрах юм бол гарч байна. Гэхдээ манай малчид энэ жил өвсний гарцтай холбогдуулан хадлан тэжээлийг бол нэлээд сайн бэлдсэн. За энэ жилийн үед бид нар засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу бол нэг 7500 тонн хадлан бэлдэх ёстой. Гэтэл бид нар 8000 гаргаж бэлдсэн. Малчид маань нэлээд сайн бэлдсэн гэсэн. Дээрээс нь аймаг сумдын аюулгүй нөөцөнд тэжээл бэлдэх учиртай. За үүн дээр бол сум аймагт бол ноорн төлөвлөгөө өгчдөг. За ингээд бид бол нэг 230 орчим 220 орчим тонн өвс, нэг 70 тонн тэжээл бэлдсэн. За ингээд цаг өндөрч байгаатай холбогдуулан малчтай одоо энэ өвс тэжээлийг аймгийн онцгой комиссийн шийдвэрийн дагуу хөнгөлөлтөй болох ажлыг зохион байгуулж байна. За мөн үнэхээр одоо боломжгүй байгаа иргэдтэй бол бас энэ тэжээл өвсийг бол зээлэр өгөх ажлыг ингээд зохион байгуулад ажиллаж байна. За одоогийн байдлаар бол бүр их учиргүй хүндрээд бол малчт маань мал нэг хорогдоод явцсан юм алга. Яг хуу ерөнхийдөө хүүтэн байгаатай холбоотойгоор бол бог мал хээл хаяхаа хөдлөх гарч байна. За өвс тэжээлийн саяны явсан судалгаагаар өвс тэжээлийн 60 орчим хувийг бол малчт маань хэрэглээд байна гэсэн юм мэдээд байна. Тэр Жаргалантсан болон Баяндөр сумд мал бүхий хэрэгэд малчт маань одоо голдуу байдгаа гэсэн мэдээлэл байдаг шүү дээ. Тэгэхээр Жаргалантсамд маань үйлчлэлийн бэлтгэл өвлжилт ямар шиг юм байна. Нэлээд засуудтай унгаралсан зам талбай ихтэй гэдэг малчтаад орж явахад ямар бүр зүрх үзэж байгаа. За малчлаар ороход бол яг ер нь зарим айл руу бол очих боломжгүй цас хөрөлдсөн машин техник явахгүй юм байгаа учраас манай ажлын хэсгүүд бол 2 машинтай явж байна. Би энийгээ чирэх
Тэгээ цас суух ажил бол маш их байна. Гэхдээ жаргалан сумын засаг дарга, онцгой байдлын газар, хүнсүдэ аж ахуйн газар хамтраад үнэхээр боломжгүй байгаа одоо малчт руугаа бол зам гаргах ажлыг бол зохион байгуулж байна. За кофшор мөр татах мөн цэргийн ангиудтайгаа хамтраад туулах чадвар сайтай машиныг ашиглаж бол ийм зам гаргах ажлуудыг бол зохион байгуулж байна. Хүүтний ам цааш хөхрийн ам наашилж байна. За удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Тэгэхээр яг сар шинийн босгон дээр бас тэргүүний малчид, тариаланчид, улсын авар малчид тодордог. Манай Орхон аймгаас бол олон тариаланчид, олон одоо малчид тодорлоо гэсэн сайхан мэдээ дуулаад байгаа шүү дээ. Энэ талаар тодорхойлвол. За ер нь жил болгон газар тариалангийн салбар, мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа одоо тэргүүний аваргуудаа бол улсын хэмжээнд шалгаруулдаг юм уламжлалтай. За үүний дагуу манай аймгаас одоо улсын аваргын, улсын тэргүүний тариаланчийн одоо болцол шалгуурыг хангасан бид нараа 6 иргэний материал, 5 иргэн, 1 аж ахуйн материалыг бол хургуулсан байна. За үүнээс бол манай Бүтгэлийн ундрах хувьцаат компани, үр тарианы компани энэ маань болохоор 5 дахь удаага Монгол улсын аварга тариаланч хамт олноор шалгарлаа. За хоёрдугаарт Отгон баяр, баяр тогтох, цогтгэрэл гэдэг 3 залуу маань бол улсын тэргүүний тариаланч боллоо. За Баян өндөр сумын говьл багийн иргэн спазм төрж байгаа маань болохоор улсын аварга малчнаар шалгарлаа. За Баян өндөр сумын говьл багийн фермер Баттөр бас улсын аварга фермерээр шалгарсан байна. За ингээ маргааш манай аваргуудын шагналыг гартуулахаар Монгол улсын ерөнхий сайд өөрөө манай орон нутагт альчлаад ирээд байна. Тэр ерөнхий сайд маань одоо яг энэ Орхон аймагт ажиллах график төлөвлөгөө гарсан байгаа бох тийм. Яг аль маршрутаар явж давс шагнал урамшуулаа гардуулахаар байна. За ерөнхий сайд нь болохоор Орхон аймгийн Бүтгэлийн ундрах хувьцаат компаниар орно. Орхон аймгийн тариаланч Отгон баярынхаар орно. Ер нь 2 газраар шагналаа гартуулаад тэгээ Булган аймаг руу хөдлөх юм маршруттай байна. Тэр хаврын үр тарианы талаар доос хавар залгаа цагаан сар өнгөрөөл одоо тийм ээ хаврын тариалтандаа гарна. За мэдээж одоо мал төлөлт явагдана гээл олон ажлууд араас давхцаад эхэлнэ. Тэр энэ тал дээр хэрэг бэлтгэлтэй байна. За Орхон аймаг ер нь газар тариалангийн салбарт 21 аж ахуйн 600-аад өрхийн тариаланч хэрэг ажилтдаг. За Орхон аймаг маань өөрөө нэг 84.4 мянга талбайтай. За үүнээс хөдөө аж ахуйн эдэлбэр газар нь 46.3 мянга гэдэг. За үүнээс жил болгон болвол бид нэг 4900 орчим гадна тариалт хийж байна. За 1400 орчим гаа маань бол бэлчээрийн талбай. За 39.4 гаа талбай нь болохоор зэрэг одоо 1400 гаа нь бол хадлангийн талбай, 39.4 нь бол бэлчээрийн талбай байдаг. За өнгөрсөн жил манай тариаланчд бол нэлээд ариун ургац авсан. За Орхон аймагт нэг 3600 орчим гад үр тариа тариалж байгаа. За манай үр тариа тариалсан аж ахуйн нэгжүүдийн маань дунд ургац бол 32 цент нахаа. Өөрөөр хэлэх юм бол нэг гагаас 3 тонн 200 ил Улаанбаатар авч яана гэсэн. За улсын дундаж бол 12 байдаг. Энээс баг 3 дахин илүү хэмжээний дундаж ургац авсан. За улсын хамгийн дээд хэмжээний ургацыг Бүтгэлийн ундрах хувьцаат компани авсан. Бид нар нэг гагаас 52 центнер буюу өөрөөр хэлэх юм бол 5.2 тонн Улаанбаатар аваад авсан юм амжилттай. За Улаанбаатарын тариалт маань хэдий багч гисэн бид дотоодынхон тариалтаар бол одоо Орхон аймгийн иргэдийн гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах хэмжээний ургацыг бол энэ жил хурааж авлаа. За тариаланчид маань нийт Улаанбаатараас 1119 тонныг нь бол өрөнд хадгалсан байна. За бусдыг нь бол тариалан эрхлэлтийг дэмжигсэн болон улсын чанартай гурилын үйлдвэрүүд тушаасан байна. Тэгэхээр бид бол эх жил бол Улаанбаатарын бол хангалттай үрийн нөөцтэй гэж ингэж ойлгож байна. За хоёрдугаарт бид нар нэг жил болгоны 300-аас 400 га төмс тариалдаг. Хүнсний га бас ялгаа, хүнсний ногоо ялгаа авахгүй 300-аас 400 га орчим тариалдаг. За энэ жилийн хувьд бол бид нар нэг гаагаас 108.4 центнер буюу гаагаас 10.4 тонн төмс урааж авлаа. За хүнсний ногооны хувьд бол 120.7 буюу 12.7 тонн хүнсний ногоо урааж авлаа. За бид нийт хүнснийхээ хэрэгцээнийхээ бол хүнсний ногооны 40 орчим хувийг төмсний 60 орчим хувийг бол дотоодынхон тариалтаас хангацсан байна. За бид шинэ одоо засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон ажлууд байгаа. Нэлээдгүй газар тариалангийн чиглэлээр хийх ажлууд байгаа. Энд маань юу байгаа вэ гэхээр зөв аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн талаар баримтлах, цогц бодлого буюу дэд хөтөлбөрийг боловсруулж байна. За хоёрдугаарт нь өрхийн тариалан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлье. Иргэд рүүгээ чиглэсэн өрхийн тариалангийн ажлуудыг хийя гэж төлөвлөлөд бэлтгэл ажилдаа ороод явж байна. Ер нь цагаан сар өнгөрөөгөөд энэ дэд хөтөлбөрүүд бол иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ороод батлагдаад ингээд 4 жилийн хугацаанд хэрэгжихээр
ийм байдалтай байж байна. Тэгэхээр хөрш зэрэгэлдээ сумдуудтай хэр ажлын уялдаа холбоотой ажиллаж байна. Мэдээж одоо газар тариалан мал аж ахуйгээс манай Орхон аймаг нь жижигхэн газар нутагтай тийм ээ. Тэгэхээр бусад аймаг орон нутагтай бас сумдуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг байна. За ер нь Орхон аймгийн засаг дарга, Булган аймгийн засаг дарга хоёр бол хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ дээр бол хүнс үдэ аж ахуйн талаар, мал аж ахуйн талаар, газар тариаллын талаар бол нэлээдгүй олон ажлууд тусгагдсан байна. За үүний дагуу бид Булган аймгийн хүнс үдэ аж ахуйн газрын даргатай бас хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. За нэг хүндрэлтэй асуудал маань Орхон аймгийн хувьд юу байдаг вэ гэхээр манай Орхон аймгийн малчид Булган аймгийн нутгаар үйлчдэг, Сэлэн аймгийн нутгаар үйлчдэг. Тэгээ энэс шалтгаалan хадлангаас татварах, бэлчээрээс татварах, тэгээ нутгаасаа бас явахыг шаардах гэдэг ийм бас сөрөг юмнууд гардаг байсан. Эдгээрийг бол бид Булган аймгийн хүнс үдэ аж ахуйн газрын дарга мөн бусад сумдын засаг дарга нартай харилцан тохиролцож бол нэг тийш шийдсэн байгаа. Тэгэхээр бол манай иргэд бол эдгээр аймагуудын нутагт бол үйлчлэхэд бол ямар нэгэн хүндрэл байхгүй. Гэхдээ ингээд иргэдээ малчтаа эргээд явж байхад бол малчид ер нь малчин багийг байгуулж өгөөч. Бид Орхон аймгийн харьяалалтай баймаар байна. Яагаад гэвэл энэ Орхон аймгийн харьяалалтай байхаар зөв хүүхдийн сургууль, нийгмийн үйлчлэгнүүд нь бол арай ойр байдаг гэдэг утгаар нь бол ийм хүсэлтүүдийг гаргаж байна. За тэгээ бид нар бол иргэдээсээ хүсэлтийг нь бол бичгээр аваад ингээд дээш нь уламжилж байгаа. Энийг бол засаг дарга бол иргэдийн урал шийдвэрлэх гэсэн. Иргэдийн урлал шийдэх асуудал. За хоёрдаа өнөөдрийн зочноор Орхон аймгийн хүнс үдэ аж ахуйн газрын дарга Батүлзийн оролцлоо. Тэгээд манай Орхон аймагаас олон сайхан тариаланчд, олон сайхан малчд маань тодорж байгаа. 3 жил дараалаад одоо улсын сайн малчин тодорчлоо шүү дээ манай хүмүүс тийм. Үнэхээр сайхан амжилттай байна. Үнэхээр одоо бас мал бүхий иргэд маань олон байдаг жидэж гисэн эндээс одоо бас бус аймагуудад харьцуулбал харьцангуй бага тийм ээ. Малчтын тоо бол. Тэгээд одоо 3 жил дараалаад улсын сайн малчин тодорно гэдэг бол одоо бас манай одоо аймгийн одоо малчд маань ямар шуган ажилтай, ямар шуган одоо бас ажилсаг вэ гэдэг нь харагдаж байгаа. Тариаланчд маань ч гэсэн бас олон сайхан тариаланчд энэ жил тодорлоо шүү дээ. Тийм ээ. Тэгээ энэ болгоныг одоо бас ерөнхий сайд Эрдэнэт маань одоо Эрдэнэт маань одоо өөрийн биеэр хөрөлцөн ирж одоо гардуулах энэ алдаа агшин болох юм байна. Тэгээ та бүхэнд маш их баярлалаа. Ажлын бас их ажилтай байгааг хажуугаар хөрөлцөн ирж манай студиэс тодруулганд мэдээний одоо энэ өдрийн зочноор олцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. За баярлалаа гэдэг хүмүүд үзэгчдээ Эрдэнэт төлбөр Эрдэнэт мэдээлэл төлбөрийн энэ өдрийн зочны ярилцлага та бүхэндээ хүрлээ. Энэ өдрийн зочноор Орхон аймгийн хүнс үдэ аж ахуйн газрын дарга Батүлзийн оролцлоо. Мэдээлэл төлбөр өргөжлөж байна. Улс орон болон дэлхийд хэрхэн дөрөнсөн онцлог үйл явдлын мэдээллийг цахим хуудаснаас хамтдаа зөвцгөөё. Гадаад өр төлбөр дотоодын нийт бүтээгдэхүүний 87% хүрлээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч $10 ханш чангарсаар байгаа энэ үед олон улсын валютын сан $440 сая зээлдүүлэх боллоо. Ингэснээр ханшийн дарамт буурах, эдийн засаг идэвхжих зэрэг давуу талууд бий. Гэвч нөгөө талд Монгол улсын гадаад зээл тэр дундаа засгийн газрын өр төлбөр дунджаас дээгүүр хэмжээнд хүрлээ. Дээрх $400 саяас гадна хандивлагч орнууд байгууллагуудаас ирэх 2 жилд $3 тэрбум зээл дахин авахар төлөвлөсөн байна. Ингэснээр олон улсын валютын сангийн тооцоололоор дотоодын нийт бүтээгдэхүүн дээдлэх гадаад зээл олон улсын дунджаас 2 дахин ихснэ. 2017 онд 86.3%, 2018 онд 88.3%, 2019 онд 85%, 2020 онд 83%, 2021 онд 79.4% болж буурна. Энэ үзүүлэлт дундаж орлоготой бусад улсуудад ердөө 47% байгаа юм. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл манай улсын гадаад зээл болон бусад төлбөр $23 тэрбум хүрсэн. Шинээр зээл авах тусам зээлийн төлбөр дагаад нэмэгдэнэ. За засгийн газрын өр 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 24%, 2015 онд 66% хүрч огцом өссөн юм. Сүүлийн 5 жилд дунджаар 3 дахин өсжээ. Цэргийн албан хаагчийн орон сууцны зардлагыг төр хариуцахгүй. Дэлхийн банкны зөвлөснөөр давхцсан нийгмийн халамжууд их цэгцлэхээр болжээ. Энэ онд цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Гэвч энэ хууль улсын төсөвт ихээхэн зардал нэмжээ. Төр цэргийн албан хаагчийг орон сууцаар хангана, эсвэл орон сууцны түрээсийг төрөөс хариуцна гэж тус хуульд заасан гин. За энэ заалтын дагуу улсын төсөвт жил бүр 50-аас доошгүй тэрбум төгрөгийн зардлыг нэмэлтээр гаргахаар байгаа юм а.
Нийгмийн бүх халамжийг хасаагүй насны хишиг цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлэн төрийн албан хаагч тэтгэврт гаргахад нэг удаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Ноос ноолдурын урамшуулал гэх мэт хөдөө аж ахуйн салбарт олгодог татаасыг ч мөн малчтад өгнө гэж мэдээллээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг эх онд 2% нэмнэ. Олон улсын валютын сангийн хэлэлцээний дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг мөн л нэмэхээр боллоо. 2018 онд 2%, 2019 онд 1%, 2020 онд 2% тус нэмэхээр болжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар ажилтан цагийнхаа 10%, ажил олгогч дунджаар 11%-ийг төлдөг. Тэгэхээр эх оноос эхлэн 12%-ийг төлөх болж байна. Энэ нь улсын төсвийн орлогыг нэмэх зорилготой шийдвэр юм. Сангийн сайд Чойжл сүрэн шатхуунд ногдуулах онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэмэх болсон талаар эм хэдий гашуунч эрүүл мэнд тустай байдаг. Иймд хэдий хүнд нөхцөл байдал тулгарсан ч даваад гарахаас өөрсгүй. 2017 онд бидний хувьд хүнд жил байх болно гэсэн юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг өсгснөөр нийгмийн даатгалын сангийн орлого өсөх юм, тус сангийн алдаглалыг буюу орлого зарлагын зүрэг улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн юм а. Дугуйчид Азийн аврах шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Азийн аврах шалгаруулах тэмцээнд өрсөлдөх монгол дугуйчид бүгд найрамдах Хятад ард улсын Юньнан мужийн Жинчуанд нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна. 2016 оны ханан дугуйн залуучуудын дэлхийн аврах олон улсын хэмжээний мастер тэгш баяр 2016 оны оюутны Азийн наадмын Азийн аврах шалгаруулах тэмцээний бөөн гарааны мөнгөн медальд олон улсын хэмжээний мастер Жамбал Жамц 2013 оны Зүүн Азийн наадмын бөөн гараа туралдааны мөнгөн медальд олон улсын хэмжээний мастер Алтан сүх Tour of Gonjo Silk Road олон өдрийн уралдааны 2 дугаар этапын авраг олон улсын хэмжээний мастер Мөнх тулга болон дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Төгөлдөр тэргүүтээ өсвөр үе залуучууд насан туршидын 18 тамирчин баасан цэрэн дасгалжуулагчийн удирдлагад ор бэлтгэлд хамрагдаж байна. Дугуйн Азийн аврах шалгаруулах тэмцээн Бахрейн улсад 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 2-нд болж тамирчид бөөн гараа, цуваа гараа, багийн цуваа төрлүүдээр оролцсноо. Азийн аврах шалгаруулах тэмцээнд насны ангилалд цуваа уралдаанд улсаа төлөөлөн тус бүр нэг тамирчин уралдана. Замана тамирчдын сонгон шалгаруулалт 2 дугаар сарын 21-нд явагдана. Сонгон шалгаруулалтыг баасан цэрэн дасгалжуулагч шүүн явуулах болно. Энэхүү нэгдсэн бэлтгэлийг Монголын үндэсний олимпийн хороо болон Хятадын үндэсний олимпийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна. Зэсийн ханш өслөө. Монгол улсын экспортын гол түүхийн эдийн нэг болох Зэсийн ханш олон улсын зах зээлд сүүлийн 6 өдрийн турш 6,000 $, давлаа. Шаргал металлын томоохон нийлүүлэгч Чилийн Эскондида уурхад ажил хаялтуулж Индонезийн Зэсийн уурхайн үйл ажиллагаа доголдоод байгаа нь ханшийг өсгөөд байна. Гэхдээ энэ нь богино хугацаанд үргэлжлэнэ гэж шинжээчдэд таамаглаж байгаа юм. Харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын дэд бүтцийн хөтөлбөр шаргал металлын ханшид тогтвортой нөлөөлнө гэдгийг олон улсын банк санхүүгийн үйлчилгээний Morgan Stanley дүгнэлээ. Учир нь Америкийн шинэ ерөнхийлөгч нийт $1.80 бүтээн байгуулалт эхлүүлэхээ мэдэгдсэн юм а. Одоо үзэгч та бүхэн хотуудын цаг агаарын ойрын 3 хоногийн урьдчилсан мэдээ болон арилжааны банкуд дээр валютын үн ханш ямар байгаа талаарх мэдээллийг хүлээн авна.
Эрдэнэ төлдрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ даваа гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр төлөвлөлөө. Анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний шинэ 7 хоногийн ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа.